За хоёулаа 5 толгой 5 толгойг тусна ярих уу те. Тэгээ ерөөсөө ингээд шууд 5 толгой руу орчих. Нэг 5 толгойн сэдв хоёулаа хүндсэн юм чинь. За 5 толгойг л ингээл уйлаг болтол ярьдаг те ядаргаатай ч юм шиг. Энэ ер нь яагаад ингэж яригдах ёстой газар ер нь юу юм 5 толгой чинь? 5 толгой болвол 7.4 тэрбум тонн нүрс байна. За 7.4 тэрбум тонн нүрстэй орд бол дэлхийд дээр зөндөө л дөө. Хэд ч үү 10 ч байдаг юм уу. 5 толгой бол онцлогтой юм. За энэ 5 толгой бол энд байна. Энд одоо хэттэй хэлээс нэг 200 км зайтай. Энэ бүс шүү дээ энэ. За дэлхийн гангийн 50% хайлж байна. 800 сая тонн ган хайлдгийн 400 хятад улсын 100 хойд мөж одоо энэ улаанаар зурсан байгаа хэсэг. Энэ 100 хойд мөсөд хамгийн ойрхон байгаа хамгийн том нөөцтэй хамгийн хямдхан олборлож болох ердөө 5-10 метрийн хөрс суулаад тэгээд 100 жил ажиллах өртөг багтай 7.4 тэрбум тонны чинь 5.4 тонн кокс нүрс байгаа. Тэгэхээр энэ улсад энэ орд бол амин чухал хэрэгцээ байна. Ил уурхай. Дэлхийд дээр өөр олон ордууд байна. Австралид байна, Өмнөд Америкт байна. Хэдэн мянган километрын цаана байна. Тэгэхээр энэ ордын хямдхан нүрс, энэ 5 толгой хямдхан нүрс, энэ дэлхийн гангийн 50% гаргаж байгаа гангийн үйлдвэрүүд хоёрыг бие биендээ маш их хэрэгтэй бараа байхгүй юу? Аль нэггүйгээр явахгүй. Тэгэхээр энэ үйлдвэрүүд амжилттай ажиллая гэвэл энэ нүрс хэрэгтэй. Мэдээж Австралиас авч болно. Тэгтээ $300 аавна. Манай эндээс бол одоо маш хямдхан зардлаар очно гэсэн. Тэгэхээр энэ уурхайг авахын тулд энэ улсын Шинхua гэдэг компани бол 10 жилийн турш өөрийнхөө мэдээлэл авахын тулд төлөвлөгөө гаргаад яваад байгаа. Манай засаг юу хийх ёстой гэхээр тэгье танаа үйлдвэрүүдийг хангая. Тэгтээ зах зээлийн үнээс авч хичээл гэдэг ганцхан юм ярьдаг. Зах зээлийн үнээр авчихаа. Бид нар зүгээр шудраг худалтай. Тэр үгүй ээ гэхүү. Үгүй ээ. Ордыг чинь би авчи. Би тэгээ өөрийнхөө үнийг зохиогоод өөрийнхөө төмөр замыг тавиад өртгөөр навнаа л гэдэг. Тэгээ энээс бол гол маргаа үүсч. Гол маргаа энэ 5 толгой гэж ийм учиртай. 5 толгой гэж ийм учиртай. 5 толгой орд яагаад би ховд очиж болохгүй гэж яриад байгаа юм гэхээр нэгдүгээрт энэ орд бол үндсэн хуулийн дагуу Монгол улсын юмч. Хоёрдугаарт энэ ордын 12 жиргэх хувьцааг ярьж байна. 12-ын тухай ярьж байна. Хоёрдугаарт энэ бүх эрсдлийг улс өөрөө хийж бүгдийг нь улс олоод одоо улсын өмчийн орд